Дэлхийн топ модель Кэти Пайперын аимшигт дүүх. 28 настай модель сэтгүүлч Кэти Пайпер 2011 онд гоо сайхан буюу Beautiful хэмээх ном гаргасан байна. Номд өөрийн дотоод гоо сайхан сэтгэл хангалуун байж өөрийнхөө байгаагаар байх хэрэгтэй хэмээн өгүүлсэн байна. Энэ ном 2011 онд хамгийн их борлуулалттай ном болсоож номыг Кэти өөрт тохиолдсон бодит үйл явдал дээр үндэслэн бичсэн байна. Кэти Пайпер ирээдүйдээ сэтгүүлч байсан бөгөөд энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд ихэд хичээж ажилладаг байсан байна. Харамсалтай нь энэ бүх хүсэл мөрөөдөл ганцхан буруу алхмаас олж үгүй болсон аж. Тиймээс эрхэм уншигчд минь ямар нэг алхам хийхээс өмнө үргэлж сайтар тунгаан бодож байхыг хүсье. 2008 оны 3 дугаар сарын 31-нд Кэти Пайпер аимшигт аюултай тулгарчээ. Ихэнх залуу өсгөөчүүдийн адилаар Кэти интернетэд их хугацааг өнгөрүүлдэг байж. Интернетэд тэрээр 33 настай Даниэл Линчэмтэй танилцсан бөгөөд тэрээр бие хамгаалах урлагаар хичээлдэг байсан нэгэн аж. Тэр Кэтигийн уран бүтээлийн шүтэн бишрэгч хэмээн хэлж байжээ. Ингээд Кэти Даниэл хоёр нэлээд удаан онлайнаар харьцах болж гэн. Бүсгүйд түүний шин танил өдөр ирэх тусам таалагдж байсан бөгөөд тэр хоёрт маш их ижил зүйл байгаа мэт санагдаж эхэлсэн байна. Хэсэг хугацааны дараа Даниэл Кэтигийн зохион байгуулсан рекламны зураг авалтанд оролцсноор Кэтигийн сэтгэлийг бүр мөсөн эзэмджээ. Тэр маш сайхан биетэй байсан. Намайг харахтаа баг зэрэг ичж байсан ч түүний аашсан надад маш их таалагдсан гэж сэтгүүлч эмэгтэй сүүлд өөрийн дурлал залуугийнхаа талаар дурсаж байлаа. Даниэл түүний утсан дугаарыг олж авсан бөгөөд эхний болзоон дээрээ Кэти цэцэг чихмэл тоглоом бэлгэлсэн. Түн сэтгэлийг өөртөө татгад ихэд нөлөөлжээ. Даниэл анхнаасаа эхлэн Кэти сайхан үгнүүд гэлж түүнийг үргэлж магтаж маш урт мэйл түүн рүү илгээдэг байсан байна. Энэхүү сайхан зүйл төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Тэр өөрийн жинхэнэ төрхөө дэлгүүрээс гутал худалдаж авах гэж байх үед илчилсэн байна. Тэрээр нэг өчүүхэн зүйлээс болж дэлгүүрийн худалдагчийг золтойл зодчихсангүй. Кэти яагаад түүнийг ингэж их хууралсныг огт ойлгохгүй байв. Үүнээс болоод Кэти дахин эвгүй байдалд орохыг хүсээгүй бөгөөд 2-7 хоног болцоод байсан Даниэлээс харьцаагаа таслахаар шийджээ. Гэсэн хэдий ч Даниэл Кэти рүү байн залгаж загтал илгээж байсан байна. Кэти одоогийн байдлаар түүнд ийм харилцаа хэрэггүй гэж үзэж байсан учраас түүнтэй харьцаагаа дахин сэргээхийг хүссэнгүй. Хэрвээ Кэти Даниэлийг хэн гэдгийг мэддэг байсан бол түүнтэй ямар нэг учир ургуулах байсан болов. Даниэл өмнө нь найзынхаа нүүрлөө халуун буцалсан ус цацсан хэрэгээр ял идэлж байсан байна. Дэлгүүрт болсон хэргийн дараа залуу осууд маань хамгийн сүүлчийн удаа оройн хоолнд орохоор болсон байна. Тэд маргааш нь оройн хоолнд орохоор шийдсэн аж. Даниэл үнтэй вино болон хоол захиалж Кэти цагийг зугаатаа өнгөрүүлжээ. Тэр бүр Даниэлийг тийм ч муу залуу биш болтой хэмээн найдаж эхлэв. Оройн хоолны дараа Даниэл Кэтиг буудалд орохыг урьсан бөгөөд Кэти ч гайхалтай үдшийн хариуг нь барих ёстой хэмээн үзэж зөвшөөрсөн байна. Гэвч буудлын өрөөний хаалга хаагдмагц яг өөр хүн мэт болчихсон аж. Даниэл бүсгүй эхлээд аимшигтай зодсон бөгөөд дараа нь түүнийг хүчилсэн байна. Даниэл Кэтигийн хоолой гдсэн хэмээн түүнийг сүрдүүлж түүнийг зэрлэгээр хараасан аж. Кэти энэхүү буудлын өрөөнөөс амьд гарч чадахгүй болсон гэдэгтээ итгэлтэй байв. Хаасайгүй цус цацагдсан байлаа. Кэти өөрийн тамлагчд хандан хэрвээ бид эндээс гарахгүй бол буудлын захиргаа болон үйлчлэгчид бүх зүйлийг тайлбарлах хэрэг гарна хэмээн хэлжээ. Ингээд тэд Кэтиг их рүү явсан боловч аз болоход Даниэл түүний гэрт ороогүй өгөөд зүгээр л түүнийг гэрийнх нь гадаа буулгаад өөрөө явсан аж. Кэтигийн гаргасан эхний алдаа бол Даниэлтэй танилцсан бол харин хоёр дахь алдаа нь Даниэл түүнийг алах байх хэмээн айснаас олж цагдаад мэддэггүй явдал юм. Даниэл үүнийг хийж чадна гэдэгт тэр ямар ч эргэлзээгүй болсон байв. Тэрээр эмч нарт ч үнэ хэлээгүй байна. Кэти Даниэлийг өөрт нь хайртай хэмээн итгэж байсан учраас түүнд ямар нэг муу зүйл тохиолдосоо гэж хүсэхгүй байсан байна. Харин Даниэл маргааш нь Кэтигээс уучлалт гуйж түүнд цахим хаяг руу явуулсан захиаг заавал уншаарай гэж гуйсан байна. Кэти бүх асуудлыг цэглэхээр шийдэж захиаг уншихын тулд гэрээсээ гарч интернет кафе руу явжээ. Одоо Кэти болсон бүх явдлын талаар тайван ярьж байгаа. Би гэрээсээ гарахдаа маш их айж байсан. Гэхдээ бүх асуудлыг дуусгах хамгийн сүүлийн боломж хэмээн үзэж байсан учраас энэ алхмыг хийсэн. Намайг түүнтэй утсаар ярьж байгаа хооронд тэр намайг ямар хувцастай байхыг хэдэн удаа асуусан юм. Би юу ч бодлого ямар хувцастай байгаагаа түүнд хэлсэн.
Харин намайг гэрээсээ гараад явж байхад юудэнтэй цамц өмссөн аяг барьсан залуу миний өдөөс ирж явсан юм. Би түүнийг ямар нэг ядуу хүн байна гэж үзээд мөнгө авахаар цүнхрүүгээ гараа их гэж байтал тэр аяхтай зүйлээ миний нүр рүү цацсан юм. Би маш их өвчнийг мэдэрч байсан бөгөөд энэ хүн яагаад над руу халуун кофе цацчих вэ? Би түүнд туслахыг хүссэн шүү дээ хэмээн тэр хүн зур бодож амтсан юм гэжээ. Гэтэл Даниэлийн гуйснаар түүний найз болох Стефан Сильвестр аяхтай хүчлийг Кэти рүү цацсан байна. Энэ аимшигт үйл явдал 2008 оны 3 дугаар сарын 31-нд болсон аж. Хэсэг хугацааны дараа тэрээр цацсан зүйлээс болоод юм харахаа болсон байсан бөгөөд хажуугаар өнгөрсөн машин бүрийг зогсоохыг хичээж байлаа. Аз болоход түүнийг ямар нэг машин мөргөөгүй бөгөөд харин түргэн тусламж дуудсан байна. Кэтиг Лондонгийн эмнэлэг болох Челси болон Вестминстер эмнэлэгт хүргэсэн байна. Эмнэлэгт ирээд Кэти бараг цаг гаруй тусламж авч чадаагүй байна. Учир нь эмч нар түүн рүү юу цацсныг мэдэхгүй байсан учраас өвчтөндөө ямар нэг худал эмчилгээ хийхгүй тулд эхлээд нарийн төлөвлөгөө зохиосон аж. Эмч нар Кэтиг тусгай ууданд хийж цахилгааныг татсны дараа Кэтид тэр аль хэдийн нас барсан мэт сэтгэгдэл төрсөн аж. Кэтигийн эцэг эх болох Дэвид болон Диана Пайпер нар өөрийн үдсгэлэнт охиныг хараад ихэд цочирдсан байна. Харин түүнийг энэ удаад үдсгэлэнт гэж хэлэхэд хэцүү байлаа. Учир нь хүчил түүний нүүрний арсыг ихэд идсэн байсан бөгөөд бараг л толгойнх нь гавлын яс харагдаж байсан байна. Түүний зүүнүүд хараагүй болсон бөгөөд мөн хоол боловсруулах хэрэгт нь гэмтсэн учраас тэрээр огт юм идэж чадахгүй байв. Ингээд олон жилийн турш мөрөөдөж ирсэн гайхалтай мөрөөдөл нь ганцхан буруу алхам болон нэгэн ухаан муттай хүнээс олж энэ бүсгүйн ирээдүйн амьдрал үгүй болжээ. Хагалгааны дараа Кэти 12 хоногийн турш ухаангүй байсан бөгөөд түүнийг катерээр хоолж байсан ч тэрээр 38 кг болтлоо дурсан байна. Кэти хэд хэдэн удаа гоо сайхны мэс засалт орсон аж. Эхний удаад түүний нүүрэн дээр үлдсэн бүх арсыг авч түүний өгцөгнөөс авсан арсаар нүрийг нь дахин хийсэн байна. Хэдийгээр Даниэл Линчийг шууд баривчилсан боловч Кэти хэсэг хугацааны турш цагдаагийн хяналтанд дор байлгасан байна. Эмч нар Кэтигийн амьдрахын төлөө тэнцэж буй энэхүү байдлыг үнэхээр биширч байсан аж. Аимшигт хэрэгээс 7 хоногийн дараа тэрээр яг юу болсныг ойлгох чадвартай болсон байна. Анх өөрийгөө толинд хараад энэ бол ямар нэгэн тоглоом хэмээн бодож байсан. Толинд харсан хүн бол би биш байсан юм хэмээн Кэти хэлж байлаа. Кэтигийн ээж түүнийг асрахын тулд мөн Кэти гэрээсээ ганцаараа гарах осолтой байсан учраас тэрээр ажилласаа гарч охиноо сахих болжээ. Хамгийн хэцүү асуудлын нэг нь хооллолт байлаа. Тэрээр ходоодоо сунгах хагалгаа хийлгсэн боловч хаяа түүний ходоод байн агшдаг учраас тэрээр төдийлөн сайн хоол идэж чаддгүй байлаа. Кэти өдрийн хоолоо ганцаараа идэхийг илүүд үздэг гин. Харин тэрээр өөрийн 26 насны төрсөн өдрөөр л хоолоо найз нөхөд болон гэр бүлтэйгээ идсэн байна. 2008 оны 5 дугаар сард Даниэлд 16 жилийн хорих ял оноожээ. Гэвч Даниэл хугацаанаас өмнө суллагдж болох талаар айдас түүний санааг байнга зовоодог байна. Харин Даниэлийн ч утсаараа холбогдох боломжтой олмогцоо Кэти рүү загтал өчиж түүнд маш их хайртайгаа илэрхийлжээ. Кэти тэр дороо өөрийнхөө хаягийг устгасан байна. Мис засал хийсэн эмчнэр үнэхээр сайн байсан. Бас миний ээж намайг хурдан эдгэрүүлэхийн тулд их зүйлийг хийсэн. Хэдийгээр миний бие дээрх сорив үлдсэн боловч хамгийн гол нь би шинэ нүртэй болсон явдал юм. Заримдаа би хизээч гэрээсээ гарч чадахгүй мэт сэтгэл төрж байсан боловч халамжит эцэг их эмч нарын тусламжтайгаар энэ айдсаас ангижирч чадсан гэж тэрээр хэлж байна. Кэти дээр буй сарнуудыг арилгахын тулд тэрээр өдөр болгон 2 жилийн турш Perspex хэмээх зориултын маскыг 23 цагийн турш зүүсэн аж. Сарнуудаа идэх 2 жилийн боломж байсан учраас маш их хичээж гадуур явж байхад хүүхдүүд энэ ихч яагаад ийм л нүртэй байгаа юм бэ хэмээн асуухад үүнийг үл тоон явж байсан юм хэмээн ярьсан байна. Линчи тухай тэрээр маш тайван ярьж байна. Дэни бол зүгээр л сэтгцийн өвчтөй хүн. Магадгүй тэр миний хамгийн чухал гэж бодсон зүйлийг надаас авсан боловч хамгийн хачирхалтай нь энэ нь надад сайнаар нөлөөлсөн. Тиймээс одоо би амьдралыг илүү сайхнаар харж ирээдүйд би илүү сайхан зүйлтэй очих болно хэмээн итгэдэг болсон. Энэ бол хамгийн чухал зүйл юм гэж Кэти хэлж байна. Кэти нийтдээ 100 орчим хагалгаа хийлгэсэн байна. Одоо тэрээр эрүүл болсон бөгөөд сайн санааны үйлс хийж байгаа аж.
2009 онд Кэти ямарваа нэгэн зүйлээс олж түлэгдсэн эмэгтэйчүүдэд туслах санг нээсэн байна. Тэр хэлэхдээ түүнтэй тулгарсан энэ аимшигт үйл явдал түүний ухаан бодлыг өөрчилж чадсан. Хэдийгээр би харанхууд гарахаасаа айдаг боловч жирийн үед бол энгийн хүмүүс шиг амьдарч байгаа гэжээ. Би нөхөрт гарч хүүхэдтэй болохыг хүсэж байгаа боловч одоохондоо дэндүү завгүй байна гэж Кэти хэлж байна. Одоо би ээжтэйгээ адилхан биш өгөөд хэрвээ байглаасаа байснараа өгшөрсөн бол хэрхэн өөрчлөгдөх байсан бол хэмээн бодол хаяа миний толгойд орж ирдэг юм. Хэдийгээр миний нүүр одоо төгс харагдахгүй байгаа ч гэсэн амжилт гаргахын тулд заавал төгс байх хэрэггүй гэж Кэти хэлсэн байна. Кэти Пайперийн энэхүү түүхээр Британд Katie My Beautiful баримтат киног хийсэн байна. 2011 онд Кэти өөрийн энэхүү түүхээр гоо сайхан хэмээх ном бичсэн билээ. Номдоо тэрээр гадаад гоо үзэсгэлэн хинч хизээж булааж авч чадах боловч дотоод гоо үзэсгэлэн хинч булааж авч чадахгүй гэжээ. Кэтигийн санамсаргүй байдлаар туулсан энэхүү зовлон хэдий урт байсан ч тэрээр гадаад гоо үзэсгэлэн хамгийн чухал зүйл биш гэдгийг ойлгож чадсан байна. Өөрийн туулсан энэхүү хэцүү мөчийн талаар тэрээр өөрийн номдоо өгүүлсэн билээ.